Сайн байцгаана уу? Ингээд интернет маркетинг нэвтрүүлэг үзэж байгаа. Үзэгч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийн дугаараар маань New Media Group-ийн захирал минь дорших хүрэлцээрсэн байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр бид одоо event marketing буюу одоо арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулах маркетингийн талаар ярилцъя гэж бодлоо. Ингээд энэ төрөнд өөрөөс чинь ерөнхийдөө event marketing-ийн талаар товчхон бас бидэнд тайлбарлаж өгнө. Үзэгч олондоос арга хэмжээ зохион байгуулах маркетинг маань одоо юу вэ? Тэ байгууллагууд ер нь яаж энэ маркетингийн үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэх ёстой вэ? Энэ талаар бас хуваалцсан уу? За одоо юу гэдэг нь уламжлал маркетингийн үед ч ер нь тэ одоо яг дэвшлэлт маркетинг гэж яригдж байгаа энэ үед ч гэсэн хамгийн бас түгээмэл мөн амьдрал дээр яг одоо юу гэдэг нь зорилттой зах зээл хэрэглэгч нартай хүрж болох хамгийн том бас нэг одоо сувг маркетингийн арга бол одоо арга хэмжээ зохион байгуулах, үйл ажиллагаа зохион байгуулах. За энэ маань юу гэдэг нь дан ганц ашигын төлөө юм уу, хэрэглэгчийн төлөө юм уу, эсвэл одоо харилцагч байгууллага одоо юу гэдэг нь байгууллагынхаа арга хэмжээ ч юм уу янз янзын байдлаар байж болно л доо. Тэгэхээр энэ маань бол ерөөсөө гол зорилго бол мэдээж заавал яг магадгүй уламжлал маркетингийн үед бол зөвхөн юу гэдэг нь тухайн арга хэмжээнээс гарах үр дүнг шууд одоо маргааш нэг өдөр нь 7 хоногийн дотор хүлээдэг тийм байж болох. Харин одоо юу гэдэг нь дэвшилтэт маркетинг буюу одоо интернетийн маркетинг нэлээд хөгжөөд ингэсний гол зорилго бол одоо юу гэдэг нь арга хэмжээ зохион байгууллаа. Тэрнийхээ маргааш нь үр дүн ямар нэгэн одоо хин нэгний борлуулалт тийм хүлээхээс илүүтэйгээр тухайн одоо компани, тухайн одоо зохион байгуулж байгаа арга хэмжээ ч юм уу тэр нь урт хугацаанд үр өгөөж өгнө. Тодорхой хэмжээнд нэгч хоёрч хүн байсан одоо танилцсан эсвэл одоо өөрсдөө танилцсан тэр нь ерөөсөө одоо юу гэдэг нь сэтгэл тийм дундуур байхгүй байнга л одоо ханамжтай ядчил нэг хүнтэй танилцлаа. Ядчил арга хэмжээ зохион байгууллаа. Тэгэхээр энэ бол одоо сүүлийн үед ч ер нь яг өмнө ч гэсэн ер нь нэлээд ашиглагддаг байсан. Харин яг дэвшилтэт маркетинг талаараа гэх юм бол хүмүүс хэрэглэгч нараа яг онлайн орчноор цуглуулах олох яг тэдний нэг байгаа тэр нэг хэрэгтэй зорилттой групп хүмүүст нь хандаад яг тэднэрт шаардлагатай тэднэрт хэрэгтэй тийм арга хэмжээг зохион байгуулах ажиллагаа нэлээд явагдаж байна. За яг манай одоо байгууллагын гэх юм бол бид нэр өөрсдөө бас нэлээд юм арга хэмжээ санаачлан байгуулах дуртай. Одоо яг төлөв болдог. Гэхдээ энээсээ бол одоо юу гэдэг юм үнэхээр маргааш нь нөгөөдөр нь 7 хоногийн дараа сар жилийн дараа тэгж энэ арга хэмжээг зохиож байгаа. Гэхдээ биднэрт тийм ашигтай шууд байх албагүй. Яагаад гэвэл арга хэмжээг ч гэсэн одоо юу гэдэг эдгээр маркетингийн зорилгоор ингээ хийж гэж одоо тайлбарлаж болох ч гэсэн энэ маань бас нэг одоо юу гэдэг нэг сайн зүйл хийх, зөв зүйл хийх маань эргээд бас нөгөө одоо буян ураа гэдэг юм те. Өнөөдөр бол одоо энэ TEDx Улаанбаатар change гэдэг арга хэмжээ боллоо. Үүн дээр бол бас ариун гээд илтгэж байгаа нас хэллээ шүү дээ. Сайн үйл, сайн зүйл хийн гэдэг маань өөрөө одоо шашны зүгөөсөө тайлбарлах юм бол буян ураана гэдэг шиг те. Тэгэхээр зүгээр хүнд хэрэгтэй яг бид нар бол одоо энэ дэвшлэлт маркетинг дээр чинь нийтлэл хүчдэг. За e-book хийдэг ч юм уу. За ингээд хэрэгтэй бас YouTube дээр ингээд нэвтрүүлэг видеонууд хийж байна. Гэхдээ бас энэ арга хэмжээ ч гэсэн яг тийм адил зөвхөн нэг тийм өнөө маргаашийн одоо ашгаа хараад байх ч юм уу. Ерөөсөө тэгж бодох хэрэггүй. Хамгийн гол нь хүнд хэрэгтэй зөв юм хийвэл энэ маань өөрөө эргээд одоо тухайн байгууллага, тухайн хүн тухайн одоо юу гэдэг хамт олонд маш одоо зүгээр үйлчлэх боломжтой. Тэгэхээр ер нь одоо сүүлийн одоо жил 2 жил гаруй хугацаанд маш их байгууллагууд одоо олон нийтэд харилцах сүлжээ зохион хуудсууд бол одоо буюу одоо сошиал медиагаар дамжуулж те арга хэмжээ маш ихээр зохион байгуулж байна. Facebook болон Twitter-ээр дамжуулж одоо тухайн арга хэмжээнд оролцох хүмүүсийнхээ одоо хамрах хүмүүсийнхээ хүрээ бүрдүүлээд одоо юу гэдэг тийм одоо Facebook event гэж хүмүүс маш сайн мэднэ те. Гэхдээ эдгээр ивентүүд нь хвчлэн одоо юу гэдэг зүгээр нэг одоо нэг удаагийн одоо тийм клубд ч юм уу те зохион байгуулах тийм арга хэмжээнүүд ч юм уу те. Одоо эдгээр
арга хэмжээнүүд нь мэдээж одоо өөрсдийн бас давуу талтай болон сул талтай байж таарна те. Энэ талаар өөрийн чинь бодол юм байдаг вэ? Яг нь хамгийн гол гарч байгаа дэвшил бол ерөөсөө л энэ яг цахим орчин, цахим нийгэм гэдэг зүйлийг ашиглаад хүн өөртөө хэрэгтэй мэдээлэл авдаг. Бас одоо үүдээ хаалцдаг энэ бүх боломж нэгдсэн байна л да. Тэгэхээр хэрвээ би магадгүй ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад тэрийг хүн түгээх арга аргачлал маш хялбар болцсон. Яг хүн үнэхээр хэрэгтэй арга хэмжээ зохион байгуулна одоо юу гэдэг за магадгүй TEDx Улаанбаатарын арга хэмжээ зохион байгуулалт Facebook дээр тавихад бол энэ маань бол яг амьдрал дээр надаас цаг хугацаа шаардаж гарч байгаа боловч яг мөнгөн байдлаар одоо юу гэдэг за нэг арга хэмжээ тавих гэл өмнө нь уламжлалт байдлаар яваад сондор ч юм уу зурагт гэл байнга мөнгө шаарддаг. Одоо бол харин хүн болгонд энэ боломжийг нэгээд яг чи юу дуртай юм чи юу хиймээр байгаа тэр бүх боломжийг нэг үнэхээр энэ дэвшилтийн технологиуд олгоод байгаа нь угаасаа одоо үнэхээр одоо сайхан тэгэхгүй тиймгүй байсан бол би бинийг олж мэдэх өөрт хэрэгтэй мэдээлэл хүлээж авах бол маш хэцүү. Зүгээр мэдээж яг ингээд зарим арга хэмжээнүүдийг бол бид нэр угаасаа ингээд Facebook дээр ч юм уу янз янзын байдлаар хардаг. Тэгээд зарим нь одоо юу гэх юм үнэхээр нэг тийм байн үйлчлээд байдаг ч биш. Богино хугацааны ашигын төлөө ч юм уу, улс төрийн зорилго ч юм уу. Одоо юу гэх нэг заахан муу гэдэг ангиллах ч юм уу. За сайн муу гэдэг нь ч болоош. Ер нь бол яг зөндөөл одоо энэ ч одоо хүн өөрийнх нь л их ашиг. Тэгээ өөрт нь л хамаатай, өөрт нь л хэрэгтэй болгоно тэгэл дуртай юм бол хамгийн гол нь яг заавал ямар нэг хийчээ тэрнээсээ нэг ашиг бодоол ч юм эсвэл тийм зорилгоор аливаа юм хандах бол нэг тийм эсвэл дөнгүүлэх зүгээр жишээлбэл яг жишээлбэл TEDx гэдэг энэ арга хэмжээг бол одоо дэлхийн бүх улс орнуудад, хотуудад, сургуулиудад, цэцэрлэгүүд бий байдیں۔ Сайн санааны одоо сайн санаачлагаар хүмүүс өөрсдийнхөө цаг завыг ажилдаа тодорхой хэмжээнд цагаа гаргаад тэгээд одоо ажиллаад хараад магадгүй зарцуулдаг, 7 хоногтоо уулздаг, сартаа уулздаг. Тэгээд зохион байгуулдаг. Тэгэхээр энэ маань нэг юмыг хийхэд заавал одоо мөнгөөр хүчээ гэхээс илүүтэйгээр хүмүүсийн сайн дурын ажиллагааг зөв зохион байгуулад баг хамт олноо одоо юу гэдэг нь оролцуулаад хүн болгоны идэвхийг хангаад ингээд одоо юу гэдэг нь сайн үйлсийн арга хэмжээ хийх бол чухал гэж бодож байна. Яг зөндөөл бас арга хэмжээнүүд одоо ашигын төлөө бас хүүхдүүдэд одоо хувц өгн, ном өгн зөндөө арга хэмжээнүүд болж байна л да. Энэ бол ихэнхээр дэвшилтийн технологийн ач гавьяа боломж олгож байна. TEDx одоо TED арга хэмжээнүүд маань мэдээж одоо бусад арга хэмжээнүүдээс юугаар илүү онцлогтой гэхээр одоо тухайн арга хэмжээнд дээр ихтгэл тавьсан илтгэгчдийн маань бичлэгийг одоо онлайнаар те буюу одоо YouTube болон өөрийн вебсайтуудад одоо тавьж хүмүүс өнгөөтэй одоо олон хүрэгдэг байгаа онцлогтой гэж ер нь бол хүмүүс мэдэх байх, эсвэл мэдэх байх те. Тэгээд ер нь одоо TEDx арга хэмжээг өөрөөс анх удаага тэгээ бас баг хамт олноороо зохион байгуулсан байгаа түрүү жил энэ талаар бас дэлгэрэнгүй ярина. TEDx Улаанбаатар арга хэмжээний талаар. За 2011 онд яг энэ TEDx арга хэмжээ маань ер нь одоо үнэхээр зохион байгуулъя гэж бодогдчихсэн дотроо ингээд яг бодоод явжсэн. Яг залуучууд миний бодлоор үнэхээр би нэгээ үнэхээр л одоо энэ дэвшилтэд технологиг ашиглаад холбогдож чадаад амжилттайгаар зохион байгуулсан. Мэдээж юу тийм баг хамт олон байгаагүй бол одоо тэр арга хэмжээ бүтээн зохион байгуулна гэдэг бол ганцхан ажил болохоор биш. Тэгээд яг юу тийм TEDx Улаанбаатар гэхээс бас илүүтэйгээр юу тийм TEDx арга хэмжээ нь бол яг хэлсэнчлээ. Ерөөсөө л хүмүүст үн төлбөргүй мэдээлэл өгч явах энэ зорилготой. Тэгэхээр энэ зорилгоо хүрээнд энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа нэг ч хүн жишээлбэл юу тийм цалин аваад ч юм уу эсвэл одоо юу тийм за магадгүй ихтгэгч нар нь мөнгө аваад ч юм уу тийм байдлаар зохион байгуулагддаг.
Энэ бол ерөөсөө л мэдлэг буюу одоо үн цэнтэй мэдээллийг хүмүүст яаж одоо хүргэх үү, яаж хэрэгтэйгээр нэг ч гэсэн тэр нэг бичлэгийг үзээд нэг хүний амьдрал тодорхой хэмжээнд одоо улаасаа чадчихвэл яг энэ хүү миний бодлоор том одоо байгууллагын гол зорилго санаа нь бас биелдэг болов уу гэж боддог. Тийм бидний хувьд бол үнэхээр маш сайн үндсэн баг байж маш сайн өөр бусад одоо сайн дурын хэрэгжилтэн одоо сайн дурын хүмүүс байсны үндсэндээ амжилттай зохион байгуулсан гэдэг одоо энэ жил бүрийн арга хэмжээг үйлчлүүлэн зохион байгуулахыг хичээнэ. За би өөрөө зохион байгуулахгүй ч гэсэн дараагийн хүмүүсийн TEDx Улаанбаатар гэдэг нэрийг аваад одоо үргэлжлүүлээд зохион байгуулсан. Тэгэхээр ер нь бол гол санаа нь яг хүнд хэрэгтэй мэдээлэл өгч чадах тэр ярианууд Монголын ард түмэн за цаашлаад TED-д бол энэ дэлхийн ард түмэн бүн төлбөргүүл хүрэх тэгээд тодорхой хэмжээнд гэрэл асах тийм л үндсэн зорилго За баярлалаа. Тэгээд TEDx дарга хэмжээний талаар болон ивент буюу арга хэмжээ зохион байгуулах одоо маркетингийн талаар бидэнд бас сонирхолтой мэдээ өгсөн баярлалаа. Манайштай тэгээд TEDx Улаанбаатар арга хэмжээний талаар та бүхэн TEDx Улаанбаатар.com вебсайтаас илрүүгээ мэдээлэл боломжтой байгаа. Тэгээд одоо 2012 оны TEDx Улаанбаатар арга хэмжээ маань 9 сарын сүүлд болох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд хэрэг та бүхэн бас энэ арга хэмжээнд удаагаар бий оролцож бас хувь нэмэр оруулахыг хүсэж байвал бидэнтэй холбогдох боломжтой байгаа. Ингээд манай өнөөдөр нэвтрүүлгээр олцсон баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.